Энэ бол энэ асуудал бас олон хүнд одоо зарим хүмүүс бол зүгээр яг үн боддоор гайхаж асууж байгаа шиг зарим хүмүүс бол одоо игдүүцэд ч юм уу одоо ямар ч бодит үнцэн байхгүй мөртлөө одоо алтнаа нэг унц алтчих одоо ингэ өсөд байгаа юм биш гэдэг ч юм уу тэгж гайхдаг баха бидний харж байгаа болон бас янз бүрийн судалгаа үзэж байхад бол ерөнхийдөө цэвэр эрэлт хэрэгцээнээс шалтгаалж байгаа. Биткойны ханш 2010 онд 1 цент хүрэхгүй нэг ширхэг 1 цент хүрэхгүй байхад хамгийн анхны одоо худалдаа авалтыг 2010 онд 2 ширхэг пицца 10,000 биткойноор худалдаа авч ирсэн. 10,000 биткойн өнөөдрийн ханшаар 130 сая доллар. 7 жилийн өмнө 8 жилийн өмнө. Тэгэхээр биткойны үнийн өсөлт бол нөгөө хаа нэгэн дэлгүүрт нөгөө биткойн зардаг, хаа нэгэн банкнд байж идэггүй. Цэвэр нөгөө олборлогч нар олсон биткойн цааш нь одоо өөрснийхөө олсон биткойныг цааш нь зардаг. Би ч гэсэн одоо олборлоод тэр олсон биткойныг цааш нь зарж байна. Миний олборлсон биткойн одоо хизээж хэрэглэгдэж байгаагүй нөгөө одоо шууд одоо төгрөг нөгөө хэвлийн үйлдвэрээс гарсан төгрөг шиг л одоо тий цааш шинэ одоо биткойн гэсэн үг. Тэр биткойныг би цаашаа зах зээл рүү гаргаж зардаг. Үнийн өсөлтөнд цэвэр эрэлт дээр явчих. Одоо би нэг биткойн зарах гэж хахад цаана зөвлөд 10 хүн биткойн авах гэж байна. Тэгээд нөгөө цэвэр нөгөө юм нээлттэй арилжаа нэр одоо авж байгаа зарж байгаа хоёр хүн байж байгаа хооронд нь холбож өгдөг. Тэгэхээр хүмүүс үн хаялцаж л одоо хаялцаар агаал үн өсөд байгаа тийм л юм байна. Энийг болохоор бодит өсөлт биш нөгөө хиймэл өсөлт гэж яг айгүй хардаг л та. Нөгөө талаас хэрэглэгчийн тоон бас өсөх тусан яхаарахгүй өсөд байгаа. Саяны нөгөө өсөлт бол эрэлт гэдэг байгаа юм. Биткойны хэрэглэгчийн тоо өсөлтийг яг биткойны үнэтэй зэрэгцүүлээд одоо графлаар зурах юм бол яг л нэг юм дээр явж байгаа. Тэгэхээр яалтчгүй нэг тийм хэрэглэгчийн өсөлтийн тоогоор дагаад өсөд байгаа нэг юм бол байгаа. Баг зэрэг хөөсрөлт бол бас байгаа. Яагаад тэгэхээр хүмүүс маш хэмжээний хүмүүс ганц Монголд биш Америкт ч гэсэн ялгаа байхгүй. Их хурдан мөнгөтэй болно гэсэн тийм одоо шунлын сэтлэр ч юм уу биткойнд ордог. Тэр орох болгоно биткойн хүмүүс нөлөөл. Өнөөдөр монголчууд түрүү жилийн 100 болоод нэг сонирхдаг байж байгаа. Өнөөдөр одоо тэг нэг 500 монгол 1000 монгол хүн биткойн руу худалдаа авалт хийгээд ороход биткойн нөлөөл дэлхийд бага хэмжээний ч гэсэн. Яг л нэг тийм үйл явц дэлхийд даяараа зэрэг явагдаад.